Бид 24-гээр Үеийнхэн байна. момшоод Тэнцэн туршлагаасаа хаалцъя. За сайн байна уу? Намайг Мөнх Хөргөл гэдэг. Би 24 дөрвийн төгсөгч. Сая Момшогийн тэтгэлийн шалгалтанд нийгмийн ухааны чиглэлээр тэнцсэн. 24 Бат Амгалан байгаль их сургууль. Намайг Алтасууд гэдэг. Би Шинэ Монгол сургуулийн 24 дөрвийн төгсөгч. Момшогийн тэтгэлэгт нийгмийн ухааны их сургуулийн чиглэлээр тэнцсэн. 24 дөрвийн төгсөгч Балдат байна. Косенер тэнцсэн. Би анхнаасаа ер нь Японы соёл сонирхолтой байсан. Ээж явсаар гад 11-р ангида Японы руу сурагц солилцооны хөтөлбөрт оролцоод Японы сургуулийн амьдрал, Японы өдөр тутмын амьдрал яаж өнгөрдөг хүмүүсийн холбоо харилцааг яг ойроос мэдрээд би энэ сурвал үнэхээр яг өөрийгөө хөгжүүлж чадах юм байна гэдгийг мэдэрсэн учраас Японыг сонгосон. Яагаад Момшог сонгосон бэ гэвэл Момшоо тэтгэлийн ачаар одоо сурмаар байгаа зүйлтэй одоо өөр зүйл сатаарлгүй бүрэн анхаарлаа төвлөрүүлээд сурах боломжтой гэж бодсон учраас Момшоо тэтгэлийг сонгосон байна. Би багаас аним үзэх амар дуртай, Японд нэмээд үздэг, Японы соёл дуртай. 10 дугаар ангидаа сурагч солилцоогоор яваад тэр үеэр Японы соёлтой өөрийн биеэр танилцаад надад их төхрөөд Момшоогоор за ер нь явандаа гэж бодож байгаа. Заавал явна, заавал тэнцэнэ гэж боддог байсан. Японыг 10 дугаар ангидаа багш нар, сенпай нар тэнцсэн гэдэг мэдээ сонсоод яг хэр баярлж байгааг нь хараад хүмүүсийн мэдрэмжийг хараад би бас ингэ тэнцэл гоё хахтаа гэж бодож байгаад яг шийдвэр 11 дэх ангидаа гаргаад угаасаа Япон явах юм чинь хамгийн боломжтой, хамгийн гоё сонголт нь юу вэ гэдээ Момшоо сонгочихсон. Яг Япон хэлний сургалт дондор гинт дуудлага ирдэг байхгүй. Тэгэл ингээл уцаа ингээл авсан чинь Япон элчин гэдэг хэлсэн. Тэгэл бүр яг сандарсандаа суудлаасаа босоод ангиасаа шууд гараад гүйцэн. Уцаа авсан чинь та тэнцсэн байна баяр хүргэе гэдэг. Тэрийг сонсоод бүр нэлээд баярлалаа. Тэгэл баг хэлэхгүй байсан та. Нэгдүгээр өглөө йогт явдаг. Йогийн үеэр ингээ яагаад ч ингээ зүнсэн нуцныхаа нотификейшнийг шалга гэдэг юм гарч ирээ. Тэгээд шалгаад үзсэн чинь дуудлага ирсэн. 6 оронтой тоноос чатаасан хариу ирсэн мэн гээд залгсан юм чи угаасаа тэнцсэн байгаагаа бөөн баяр болоод. Юу анх тэнцсэн мэдээ. Миний уцны эцнийг дууссан. Манай ээж рүү залгацсан байсан байхгүй. Унтчээ гэж бодож ирсэн чинь ээж над руу яриад өө тэнцсэн байж тээ гээл. Тэгээ за ашиг үтэй гээл. Маа эрмүү хариугаа ихлэ авцаасан. Тэгээ эрмүү над руу залгаад хариуч ирж шүүд уцаа бэлээд байж байгаараа гээд над хэлжсэн. Тэрмийн залгаснаас нэг цаг гаруй хөлөөсний араас над руу залгажсэн байхгүй. Муу мэдээ хэлэх гэж байгаа юм шиг сонин хоолоогоор хэлжсэн болохоор за тэнцээг юм байна да гэж бодоо байжсэн чинь тэнцсэн шүү пассворд чинь бэлнэ үү гэж хэлэхээр нэхэндээ шокнд орчоо тэгээд амар баярлжсэн. Момшоод 10 дугаар ангиас эхэлж бэлдсэн. Тухайн үед би өөрийгөө байгаль гэж боддог гэсэн ч гэсэн зөвхөн матэ гэж явж идэг. 11-ийнхаа дундуур нийгэм гэж шийдээд англи хэл Японд бэлдчихсэн. 11 дугаар ангидаа яг шалгалтандаа бэлдэнэ гэж сонгочоод тэгээд нэг сайн бэлдэхгүй байж яг 12 дугаар ангиас хамгийн эрчимтэй бэлдэж эхэлсэн. 10 дугаар анги. Одоо 7-8 дугаар ангидаа гаргасан. Шинэ Монголоос нэлээд олон хүүхдүүд Момшоо тэнцдэг гэсэн мэдээг сонсоод 10 дугаар ангидаа Шинэ Монгол руу шилжиж ирэх шийдвэр гаргасан. 10 дугаар ангиас хойш ер нь жоохон бэлдэж эхэлсэн. Яг эрчимтэй бэлдсэн болохоор 12 дугаар ангиас нэг жил тасралтгүй нэгэн эрчимтэй бэлдээд тэгээд тэнцсэн байна. Энэ хичээл тараад орой жижүүр хөтөл сургууль дээр суудаг байсан. Эхлээд хичээл дууссаны дараа Момшогийн бэлтгэлийг хийгээд за ер нь яг 2 цаг үлдээгээл за тэр нь одоо 9-11 цагийн хооронд тэр 2 цагийн хооронд бүх даалгавраа яаж хийж авах хамаагүй дараа шахаж дуусгах гэсэн зорилготой хийсэн. Ягаад гэвэл за даалгавраа дуусчаад Момшоогоо бэлдээ. Эсвэл сорилын бэлтгэлээ дуусчаад Момшоогоо бэлдээ гэх юм бол ерөөсөө цаг гардаг байсан. За хүчээр л цаг гаргаж хийж бэлдэхгүй бол болохгүй юм байна гэдгийг ухаарад хичээл дуусчаад шууд Момшогийн бэлтгэлээ хийгээл нэлийн удаан хийж байгаа л 9 цаг болоод гэртээ харьцсан байна. 9-11 хооронд 2 цагийн хугацаанд бүр хамаагүй дараа гэрийн даалгавраа хийж дуусгах гэсэн байдалд явсан байгаа. Энэ зуны амралтын хугацаанд гэх юм бол яг Момшогийн тэтгэлдээ ороод тэгээ өдөрт 10-аас 11 цагийн турш тасралтгүй сууж хийдэг байсан. Яг ингээд өөрөө биедагаа тгий сурахаар ингээд ханцнуудаа илүү зэжлээд 12-т болохоор яг Японы их сургуулиудын шалгалтын зөрүүлсэн тим номоос бэлтжижсэн. Англи хэл Япон болохоор оны материалуудад ажиллаад Япон ээжүүдээрээ бас бэлддэг байсан. Өвөл бол номын саналын үеж бэлддэг байсан ч гэсэн хол болоод даараад хавар цагаан авшин кабинетод үдээс ойж сууж хичээлсэн. 11 дугаар ангидаа сурагч солилцооны хөтөлбөрөөр явахдаа Японоос одоо чарт 1-A 2-ын B гэсэн Момшоод бэлддэг математикийн ном авсан байгаа. Монголын бодлогоос Япон бодлого нь арай жоохон ялгаатай байдаг. Хэрвээ тэр номыг ажиллах юм бол ер нь ямар шиг бодлого ирдэг. Тэрийг ямар аргаар бодвол хамгийн хурдан бодож чадах вэ гэдэг. Тэр талаар илүү мэдхэрэгтэй болно гэж бодож байна. Япон хэл дээр гэх юм бол Широбе жишоо гэдэг тойл бичгийг нэлээд ашигласан байгаа. Хамгийн тус улсын ном гэдэг нөгөө Алтан гэрэл агшин эзэн ихэр ном. Тэр номоор
Математик баг бэлдсэн. Англи YouTube бичлэг үзсээр авал Математик хичээлд бэлтгэхэд хамгийн хэрэг болж исэн ном бол ялч географи ном байсан. Тэгээд бус хичээлүүдэд дандаа онлайнаар материал хайгаад хэдрийгээ бэлтгэжсэн болохоор өөр ном баг байгааг та. Японоор бол Try-it гээд Монголын e-контентэд өстэй аппликейшн их гоё байсан. Оруулмаар байгаа ингээд сэдвээ хагаа тэгээд болдог. Би 10 дугаар ингээд сурах цэлцгээр явахдаа цахилгаан төлөвч авсан. Тэгээд тэрийн болохоор ганцхан төлөвч биш ингээд олон төрлийн төлөвчнүүд идэг. Дотор нь сурах чигээс байдаг болохоор математикийн томьёоч юм уу бичгээр хурангуу тайлбар ингээд жишээ болгонууд гараад ирдэг. Тэр их хэрэг болсон. Нилийн сандарсан. Тэгээд сандрахгүй гэж бодож исэн чинь нилийн сандарсан. Гэхдээ үнэхээр тултлагч исэн чинь чажил тараа гэж өөрийгөө алилах тайвшруулаад хийхийг оролцсон. За сандрах нь ойлгомжтой байсан болохоор за юу ч гэсэн өөрийнхөө мэддэг юмуудыг хамгийн бага цагаар хийгээд бүх асуултаа бүгдийг хийн гэж бодвол за илүү сандрахаа мэдчихсэн болохоор яг чадхаа хийгээл явъя да гэж бодчихсон. Шалгалт дээр нэг сандарч юм бол сандралын зогсгүйг мэдчихсэн болохоор анханасаа ингээд очихдоо за унсан чи явах дээ гэж бодоод бүх шалгалтуудаа унсан чи явах дээ гэж бодоод хийсэн дээ. эхэндээ ингээд сандарч байгаа ч гэсэн яг нэг бодлого ботсон чинь тэгэл за гайгүй юм шиг байна гэл тэгээ тавьчихсан. Бүрстэ нэр ёо болио гэсэн үед л байгаа. Яг би өөрөө хичээл хийхдээ дуртай байсан. Гэхдээ тодорхой хэмжээнд бас жоохон болимоор үед байсан л да. Гэхдээ хэрвээ тэнцсэн тохиолдолд юу болох вэ гэдгийг бодоход ер нь тэнцэх хүсэл нь улам хичээх хүсэл ингээ бадран гарч ирээд тэнцсэн гэсэн хариуг ээжтэй хэлэхэд ээж минь яаж баярлах вэ гэж бодохоор л ер нь хүч орол явчихдаг байсан та. Шантрах үед яг залхуу өрсөн үе бол амар их байсан. Залхуу өрсөн заасаа залхуу өрчвөл тэнцэхгүй байна да гэл тэгэл хичээлсэн. Тэгээ бэлтжих үедээ ингээд би одоо энэ шантарчвал яг энэ миний шантарсан сэдв ороод ирээд тэгээ би шалгалтын үеэр харамсмааргүй нэгээд тэр харамсах мэдрэмжээс амар айжсан болохоор шантархаа болоод хичээлэмээр санагддаг байсан. Шантрах үе байгаагүй угаасаа тэнцэхгүй бол туршлага болох юм чинь гэж бодоод бэлдээдсэн болохоор нэг тийм шантрах үе байгаагүй. Төгөлдрөөр тоглодог байсан. Тийм их өөр юм бол хийдэг байсан. Ер нь чөлөө цаг байвал тэгэл хийгээл ядагсан та. Чөлөө цаг компьютер тоглол. Бейкери хийдэг, бялуу, аяган бялуу, талтнууд амар хийгээд амттай мэдээ тэгээ тэрнээсээ сэргдэг байсан. Сургуулийнхаа секц дугууланд бүтэн амрагддаг байсан. Стрессээ тайлахын тулд ч тэр спортоор чилдэг байсан. Тий залхуурай л гэж хэлмээр байна. Бусдад харьцуулахгүй зүгээр өөрийгөө л сайжруулъя л гэж бодоод явсан дээр гэж бодож байна. Өөрийгөө бусдад харьцуулгүй аль болох чадхаараа одоо илүүдэд санаа зовлон толтны хичээгээрэй л гэж хэлмээр байна. Мэргэжлээ сонгох гэж их удажсэн. Тийм болохоор ингээ өөрийгөө эртгэ шиг болоорой, эртгэн мэргэжлээ сонгоод шидэрэй гэж хэлмээр байна. Шалгалт нь бэлдэх биш шиг шалгалт өгж явах үедээ анхаарах нэг юм хэлмээр байна. Хичээд амар сайн, шалгалтаа бүгдийн сайн бэлдсэн байсан ч гэсэн бүх асуултандаа бүгдийн зөв хариулна гэж бити бодоорой. Тэгж бодох юм бол нэг мэдэхгүй асуулт гарч ирэхэд шууд сандраад эхэлжтэй шүү. Тийм болохоор яг өөрийнхөө чаддаг мэддэг юм л бүгдийг хэлж ороорой гэж хэлмээр байна да. Сурах цэлцгээр 10 дугаар ангид явах үедээ Хайкугийн манганы хамгийн ихний чаптрыг авчихсан баггүй юу? Сүүлийн чаптер, ихний чаптер хоёрын нь cover нэг ижилхэн байдаг. Хината ингээд өссөн. Өөрөө бас ингээд сургуулаад төгсөөд ингээд өөрөө тэтгэлэг аваад ирсэн бас тэр Хината шиг ингээд зүйлээд гэх юм уу? Бас ингээд сүүлийнх нь мангаг намбар байгаа. Токио, Шибуягийн гудамж ч юм уу тэрүүгээр гарч ирсхийг хүсэж байна. Жоон бахта Хирошима гэдэг аймагт амьдардаг байсан. Тинчээ нэг аймаг ингээд алтартай Окономияки нэг хоол. Тэрийг л идэж гэж байна. Японы Жинжа буюу сүм хийдэд очиод намайг тэнцүүлсэнд баярлалаа л гэж хэлмээр энэ. Би 11 дэх анги сурах цаг хугацаанд явахдаа одоо очиод намайг тэнцүүлээрэй гэж залбирч ирсэн. Тэнцүүлсэнд баярлалаа л гэж хэлмээр. Дэмжиж тусалж исэн, чиглүүлсэн бүх багш нартаа баярлалаа. Шалгалтын бэлдэх бүх ингээ бололцоо хангасан гэр бүлдээ баярлалаа. Тэгээд тусаж дэмждэг найзуудаа баярлалаа. Тэгээ момшоо тэнцэхэд төрөгсөн, бэлдэж өгсөн багш нартаа бүгдэнд талархмаар байна. Момшоо хэлэхэд гоё бэлдэж өгсөн сургууль, зориг өгсөн ээж аавдаа хамт бэлдсэн найздаа талархал өгмөр байна. Энэ ажилтнанд хөтөлсөн багш нар, тусламж дэмжлэг үзүүлсэн ээж аав, хүнд хэцүү үедэд хажууд минь байсан найз нөхөд бүх хүндээ баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний хачаар тэнцэж чадлаа. Та бүхний итгэлийг алдахгүйгээр хичээнэ гэж бодож байна.